2018 оны 1-р сарын 18-ны байдлаар 51 мянган мал хоригдсон тоо мэдээлэл байлаа. Харин 2018 оны 1-р сарын 25-ны байдлаар хоригдсон малын тоо 105 мянга гарчхаад байна. Өдөрт хэдэн мянгаараа хоригдож байгаа гол шалтгаан нь өвс тэжээлийн дутагдaltaй байхад цочир хүүтэрсэн явдал гэж тайлбарллаа. За ялангуяа 1 сарын 19-ноос эхлээд энэ Баруун аймагаас эхлээд их огцом хүүтэрсэн. Тэгэхээр Монгол улсын хэмжээгээр нийтдээ хүүтний эрчиг чангарч энэ үеэр бас мал нэлээд хэрвэж ядарсан тийм тал байдал болж байна. Ерөнхийдөө энэ их хүүтрэл 7 хоног үргэлжлэхээр мал бас жоох их хэрвээдэг, хоригдол бас гардаг, иймэрхүү тал байна. Хоригдсон малын тоо 10 мянгаас давчгаад байгаа 4 аймаг байна. Хамгийн их мал алдсан аймаг бол Ховд. Нийтдээ 27747 толгой мал хоригдсон. За дараа нь Баян-Онгор аймагт 25915 толгой мал зодонд өгсөн бол Завхан аймагт 22125 толгой мал хоригдоод байна. Тэгвэл Өвөр Ангай аймагт 12151 толгой мал хоригдсон том мэдээлэл байна.